Сайн уу? Шинэ бичлэгтэй тавтай морил. За би ярьдаг бичлэгийн хөвчлийн үүдэнд буудан дээр сууж агаад хийчихдэг байхгүй юу? Тэгсэн чи өнөөдөр яагаад ч юм яг орчноос солимоор санагдаад тэгээ шатан дээрээ суугаад хийчлээ. Гайгүй гэрэлтүүлэхтэй гайгүй харагдаж байгаа ах гэж бодож байна. За би өнөөдрийн бичлэгээрээ Австралид эмэгтэй хүн ирээд ер нь ямар төрлийн ажил хийдэг юм бэ? Би ямар ажил хийж үзсэн бэ? Энэ талаараа ярих гэж бодлоо. Хэрвээ та Австралид эмэгтэй хүн ирээд нийтлэг монголчууд маань ямар төрлийн ажил хийдэг вэ гэдэг талаар сонирхож байгаа юм бол энэ бичлэгтээ хамт байгаарай. За би өөрийгөө бол Австралид байдаг нийт монгол эмэгтэйчүүдийн аягүй сайн төлөөлж энэ сэдвээр ярих байх гэж бодож байна. Яагаад тэгэхээр би нийт 5 өөр салбарын 15 компанид ажиллаж үзсэн байна. Ер нь нийтлэг монголчууд маань яг л миний хийж үзсэн иймэрдүү ажлуудыг дандаа энд хийдэг. Тэгэхээр би нийт хүмүүсийг аягүй төлөөлж ярьж чадах болов уу гэж бодож байна. За тэгээд хамгийн ихний ажилласаа эхлэе. Миний энэ ажлууд маань бүгдээрээ цаг хугацааны дараалалтай ингээд явж байгаа. За хамгийн ихний ажил маань болохоор ресторан буюу одоо кебаб шоп байсан. Тэрнийг болохоор манай Brisbane байдаг Монгол хоёр хос ажилуултын. Энэ газар болохоор би Монголоос ирэнгүүтлээ шууд ажилд орсон. Тэгээд 1 жил 10 сарын хугацаанд бол ингээд тасралтгүй ажилласан. Нэгсэнд оюутан болж ирчээд бараг төсөлтөө ингээд ажилласан байгаа байхгүй юу. Тэгээд энэ ажлыг бол үнэхээр амар байсан. Би энэ ажилдаа бол амар дуртай байсан. Манай энэ ажилуулдаг хоёр болохоор хүмүүсийг амар сайн ойлгодог. Би ингээд маргааш ажиллаж чадахгүй ингээд амар их бие даалттай байна. Амжихгүй юм ч гэдэг юм уу. Эсвэл би одоо ингээд ажлын ярилцлагатай. Тийм учраас би ингээд очиж чадахгүй нэг ч гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар ингээд чөлөө авах хуваараа зохицуулах ч гэдэг юм уу. Бүх юм нь бүр айгүй нээлттэй уян хатан ханддаг. За тэгээд энэ завшааныг ашиглаад гэдэг шиг тий кебаб шопын хоёртой маш их баярлалаа гэж хэлмээр байна. За хоёр дахь ажил нь болохоор bond cleaning. За тэгвэл би ингээд цаашаа дурдах ажлууд маань болохоор дандаа ингээд кебаб шоп дээр нэмдгэн гээд давхар хийжсэн ажлууд байгаа шүү. Хоёр дахь ажил нь болохоор би bond cleaning буюу цэвэрлэгээний ажил хийж үзсэн. Өмнө нь би нэг бичлэгэн дээрээ хэлжсэнчлэн энд bond cleaning гэж нэг юм байдаг. Тэр нь яадаг вэ гэхлээр одоо би ингээд байр түрээсэлчээд байраа хүлээлгэж өгөхдөө bond cleaning буюу ингээд хан, таз, шал син сэнтергээ те бүр цонх мох гэд бүх юмыг нь угаадаг тийм одоо манайхаар одоо их цэвэрлэгээ гэх юм уу та. Тим төрлийн цэвэрлэгээ байдаг. Би энэ цэвэрлэгээнд анх Австралид ирчээд нэг 7 хоноод илүү 2-7 хоноод нэг таньдаг охинтойгоо хамт явж үзчихсэн. Тэгээд энэ миний амьдралдаа хийж үзсэн бараг хамгийн хэцүү ажил байсан баха. Би уг нь өөрийгөө ингээд гэр мэрээ цэвэрлэх амар дуртай болохоор энэ ажлыг өглөө хийчихнэ ах гэж утсан байхгүй юу. Тэгсэн чинь амар шахуу цагийн хуваартай амар давчуу нэг өрөөг яг нэг л цаг цэвэрлдэг. Гэхдээ тэр өрөөгөө бүр ингээд их цэвэрлэгээ хийх ёстой шүү дээ яг нэг цагийн дотор. Тэгэх нь өөрөө айгүй хэцүү юм байлээ. Тэгээ би энэ ажлыг бол миний амьдралдаа хийж үзсэн хамгийн хэцүү ажил гэж хэлнэ. Энэ ажлыг би бол нэг хэдхэн удаа хийчээд дахиж бол хийгээгүй. За тэгээд энэний дараагаараа болохоор би нэг герман ресторан гэх юм уу да өглөө нь кофе шоп болчдөг. Үдээс хойш нь олонгууд пивэн дээр зараад хоол литр гардаг тийм газар ажиллажсэн байхгүй юу. Энэ газартаа болохоор би нэг 2 сар гарan 3 сар орчим ажилласан. Энэ кофе шопыг ажилуулдаг герман хүмүүс бүр үнэхээр гоё хүмүүс байсан. Би тэр хүмүүст одоо болтол бас амар баярлаж авдаг. Миний хуваарийг бас айгүй надад зохицуулаад тавиад өгчдөг. Надтай айгүй гоё харьцдаг. Би дөнгөж Австралид ирсэн байсан болохоор Австралийн гэдгийг тэгдэйн чи ингэх хэрэгтэй энэ тэргээ надад бас амар их зөвлөгөө өгдөг гоё хүмүүс байсан. Даанч би нөгөө нэг нүүх болчоод тэгээ манай гэрээс нэлийн хоол зайтай болчоод тэгээд энэ ажилласаа гарч ирсэн. За тэгээд эндээсээ гарчаад дахиад нэг кофе шопт ажилд ордог байхгүй. Тэр нь болохоор миний яг нүүсэн газрын хажууд энэ бүр үнэхээр аимшигтай заваан газар байсан. Бүр одоо бодохоор уур үрдээ тий. Нэг юм хоёр солонгос хос ажилуулдаг байхгүй юу. Тэгээд би анхандаа ч яг хөө ингээд инээж ханаагаад ахлаар гоё л хүмүүс юм байх гэж бодсон. Чи яг хамт ажиллаад ирэнгүүт үйлчлүүлэгч мөчлүүлэгчтэй амар муулдаг зав. Ирэнгүүт нь ингээд өстой найл гингүүтлээ явангуурт нь ардаас нь энд тэгдэг ингэдэг мингдэг гэл бүр ингээд амар муулаад идэв. Тэгснэ намайг ингээд амар Монгол гэдэг утгаар нь тэр юм уу ингээд амар дорд үзээд байгаа юм шиг харцдаг. Зүгээр нэг энгийн жишээ нь заа ингээд монголчин амир ядуу орон биз дээ. Чи авокадо гэж юм мэдхүү. Чи нэг арилгаж чадах уу? Энийг ингээ голоор нь зүсээд энэ ясыг нь иддэггүй штэ. Энийг нь хаях ёстой штэ гэж мэгж намайг одоо доромжлоод байгаа юм байна. Тэгж мэгж ярьдаг заяа. Тэгээ миний бүр ингээд амир зэвүү үрээд энд дэний 3-4 хоног ажиллаж исэн баха. Тэгсэн чинь ашгүй би тэр газараасаа дахиад нүүх болж тараад яг миний энэ одоогийн амьдарж байгаа энэ байр маань зөвшөөрөөд тэгээ би тэр кофе шопоосоо цалингаач авахгүй гарч исэн. Тэр өстө муухай газар байсан. Тэгээ би энэ газар юу нэгээд юм муухай газар юм бэ штэ. Хүмүүс нь одоо үйлчлүүлж байгаа хүмүүс нь өөрсдийг ингэж муухайгаар ярьдгийг мэддэг болов. Ажилтнууд нь бас ингээд амар сонио хоорондоо харилцаатай. Ажилтнууд нь юу н бас ямар үдэм болоо гэд Google Map дээр ревюг нь үздэг байхгүй юу. Тэгсэн чинь яг тэр дээр нь ингээд хоёр ажилтан энэ ёстой муухай газар дахиж энэ битгий хүмүүсээ яг ажилласаа гэж хүсэж байгаа учраас би ийм ревю бичлээ энэ төр гээд ажилласаа гарцсан хоёр хүн нь ингээд бас муулаа бичсэн байсан. Тэгэхээр зөвхөн надад тэгж бол хандаагүй угаасаа тэр хоёр солонгос бас тийм муухай хүмүүс байсан юм шиг үлээ. За дараагийн миний ажиллаж үзсэн буюу 5 дахь газар нь болохоор юм distribution administration гэдэг тийм
оронтой байсан, ажлын байр байсан. Тэрний яадаг ажил вэ гэхээр би Австралийн ийм өөрсдийнх нь ийм jewelry үнэт эдлэл хийдэг ийм компанид ажилладаг байсан аахгүй юу. Тэрний одоо агуулга гэх юм уу да одоо төв оффист нь ажилладаг. Тэгээд энэ компани нь болохоор Австрал даяараа нэг 10 хэдэн салбартай. Тэгээд би програм дээрээсээ харж агаад аль салбарт нь ямар төрлийн бүтээгдэхүүн байна дуусч байна. Тэрнийг нь би ингээд дутууг нь явуулдаг тий эсвэл бид нар руу салбраас яриад энэ загвар байгаа юу гингүүд энэ байна энэ нь байхгүй бид нар тэгвэл явуулъя гэж хэлдэг. Тим төрлийн ажил хийдэг байсан. Тэгээ би эндээ болохоор бас яг нэг бүтэн цагаар ажиллах боломжтой үе буюу хичээл амарчаад амралтынхаа нэг 3 сар орчимд байхаа эндээ ажиллаж байсан. Уг нь энэ айгүй амар ажил байсан. Компьютер дээр сууж байгаа л энэ салбарт энэ бүтээгдэхүүн байна, дутуу байна гэдгийг мэдчихэн. Тэгэнгүүтлээ тэдрийг пакетлал тий боож савлал тэгээ шууд нь өгчдөг. Тийм амар ажил байсан. Данч нөгөө нэг энэ ажилтаа ажиллаа явж исэн чинь миний хичээл эргэж ороод тэгээд эндээ ажиллах уу, кебаб шоптой ажиллах уу гэвэл мэдээж би кебаб шоптой ажиллана. Тийм болохоор энэ ажлаасаа гараад кебаб шоптоо үргэлжлүүлээд ажиллаж байсан. Тэгээд энийхээ дараа болохоор би өөр ажил хийхгүй зөвхөн кебаб шоптой ажиллаа явж исэн. Тэгээд нэг хэсэг явж агаад би оройн офис цэвэрлэгээний ажил гэдэг юм хийж үзвэ. Ер нь манай монголчууд их хвчлэн дандаа юм офис цэвэрлэгээний ажил хийдэг гэж танилцахаар тэгжилдэг байхгүй юу. Тэгээ яг ямар хүн байд юм бол таа гэд би нэг удаа биш би энд чинь 2 сар гараа ажилласан баха. Тэгсэн чинь болохоор Австралид дандаа ингээд компаниуд өөрсдийн гэсэн цэвэрлэгч гэж байдаггүй. Дандаа өөр компаниас юм цэвэрлэгээний ажилтнууд авчдаг. Цэвэрлэгээ өөр компани даатгачдаг гэсэн үг. Тэгэхээр том офисууд бол яг ийм өдрийн ээлжинд ажилладаг нэг хэдхэн цэвэрлэгч нартай. Тэд нар ингээд өдөр ингээд ойр зуур хүн юм хасгасан үед ч гэдэг юм уу те. Эсвэл нэг ойр зуурын юм л цэвэрлдэг. Оройн ээлжийн одоо офис цэвэрлэгээний ажилтнууд нь болгоод яг ингээд ширээ арчин, тоос соруулна, галтгоог нь цэвэрлэн, шал угаана гэдэг яг бүх төрлийн юмныг нь хийдэг. Би тэгээд тэр оройн цэвэрлэгээний ажлыг нь 2 сар хийж байсан. Орой болохоор яг 6-аас 10 цагийн хооронд гэдэг чинь 4 цаг ажилладаг. Тэр 4 цагтаа тэгээд өөрийнхөө хариуцж авсан давхраа бүгдийг нь цэвэрлдэг ажил байсан. Тэгээд оройн цаг учраас ер нь гайгүй цалин жоохон өндөртэй юм бэлээ. Хэрвээ өдрийн ээлжинд ажиллах юм бол цалин нарай бага байд юм бэлээ. Энэ ажил бол надад тийм муухай бол байгаагүй. Айгүй амархан дуу ажил байсан. Тэр бонд цэвэрлэгээтэй харьцуулахад бол хамаагүй бие дамар. Тэгээд энэ ажлыг бол би 2 сар гарan хийсэн. Надад бол тийм муухай санагдаагүй айгүй амар санагдчихсан. Тэгээд энэний дараа болохоор дахиад би нэг айл цэвэрлэгээний ажил хийж үзсэн юм байна. За энэний дараа болохоор би нэг айл цэвэрлэгээний ажил хийж үзсэн юм байна. Энд болохоор нэг ямар нэртэй лээ нэрийг мартчихжээ. Нэг аппликейшн гэдэг байхгүй. Тэр аппликейшн дээр хүмүүс болохоор ингээд яг өөд хэрэгтэй байгаа зүйлсээ ингээд биччихдэг. Жишээ нь би гэрээ цэвэрлүүлмээр байна. Ийм мөнгө өгье. Эсвэл би ингээд дээврээ янзлуулах гэсэн юм ийм мөнгө өгье гэл шууд өөрт хэрэгтэй байгаа юмнуудаа зараа тавьчихдаг. Тэгэнгүүт нь тэр дундаас нь ингээд би ийм туршлагатай ингээд би очиод цэвэрлээд өгье. Би нэг чинь засаад өгье энэ төргээд хүмүүс хоорондоо ингээд шууд харилцаа явуулдаг. Ямар нэгэн зуучлагчгүй тийм аппликейшн байдаг. Би тэндээс харж агаад нэг хідэн айл очиж цэвэрлэж үзчихсэн. Тэгэнгүүт яг тэ хүмүүс яаж гэрээ цэвэрлүүлдэг үү те ингээл тоос шороог нь арчаал ойр зурхан цэвэрлүүлдэг штэ. Яг л тийм цэвэрлэгээ хийлгүүлжсэн. За тэгээ нэг ийм цэвэрлэгээний ажил хийж үзсэн байна. Ер нь ингээд харангууд миний дийлэнх ажлын ихэнх нь ер нь цэвэрлэгээний ажил. Тэгээ кофе шоп рестораны салбарт ажиллаж үзсэн юм туршлага байгаа юм байна. Дараагийн миний хийж үзсэн ажил нь юу вэ гэхээр би баристагаар ажилд орсон. Гэхдээ би яг 1 л хоног ажилласан. Яагаад гэхээр баристагаар ажилдаа орчоод 1 хоног ажиллачаа байжсэн чинь шууд миний нөгөө нэг одоо ажиллаж байгаа компани захирал маань над руу залгангуутлаа нэг дэх өдрөөс ажиллаж чадах уу гэд тэгсэн. Тэгээ надад 5 дахь өдөр залгадаг байхгүй. Тэгэнгүүт нь би шууд тгийгээл дөнгөж орцсон байсан ажилласаа шууд гараад тэгээд энэ data entry гэдэг ажилд орж ирсэн. Тэгээд би энэ газарт болохоор яг 1 л хоног ажилласан. Тэгээ би энэ газар яг 1 хоног ажиллаад гарсандаа айгүй баярлалтай юм а. Ягаад тэгэхээр би ингээл жимсний одоо жуус мүс шахна гингүүд жимсээ угаагаал ингээд зогсчдөг байхгүй юу. Тэнгүүд энэ хүн болонгууд угаагаад ах хэрэг юу байгаа юм чамд ингэх цаг зав байхгүй. Энийгээ шууд шороотой чигээр ингээд шүүс мүсийн шахаад хүмүүст өгчдөг. Тэгээд би ийм заан байж болохгүй штэ гэд уул нь хэлмээр байгаа байхгүй. Гэхдээ хэлж чадахгүй. Тэгээд дотроо ингээл бачуураад байсан. Тэгээд удаан эндээ бол би ажиллаж чадахгүйсэн баха. Тэгээд нэг ийм газар 1 хоног ажиллаж үзсэн туршлагатай. Энийний дараа тэгээд яг түрүүний хэлсэнчлэн data entry буюу нэг системээс нөгөө систем рүү датаг нь copy paste хийж тавьдаг. Тэгээд мэйл ирэнгүүт нь мэйлэнд хариулдаг. Тэгээд манай харилцагч нар би ингээд өөрийнхөө хандах эрхээр нэвтэрч чадахгүй байна гэх юм бол тэр хандах эрхийг нь нээж өгдөг. Нэг ийм data entry гэдэг тайлтай позишнд ажиллаж үзчихсэн. Энэ ажлаа болохоор би нийт 4 сар 5 сарын хугацаанд хийсэн юм байна.
За энэ ажлынхаа дараа би үргэлжлүүлээд одоогийн ажил буюу дата аналистийнхаа ажилд орсон. Тэгээд яг 9-өөс 5 цагийн хооронд ажил хийгүүт чинь орой 6-аас 10 хүртэл унтах хүртэл надад айгүй их цаг зав гарна. Дээрээс нь хагас сайн бүтэн сайнд бас надад цаг зав байна. Тэгээд би нэг л гүйрээд байгаа юм шиг, нэг л хийх юм байхгүй байгаа юм шиг амар их цаг хугацаа надад байгаад байгаа юм шиг санагдаад тэгээд би энэ үлдсэн цаг хугацаанд юу хийж болох вэ гэсэн чинь офис цэвэрлэгээ хийж болох юм байна штэ. Тэгээд би яг офис цэвэрлэгээний ажил хийж үзсэн юм байна. Тэгээд би ингээд дата аналистаар өдөр нь ажиллаад оройн офис цэвэрлэгээний ажил хийдэг гэсэн аахгүй. Тэгээд тухайн үед надад ингээд би ингээд цаг зав амар дэмий өрөөд байгаа юм шиг тэгээд гівэрч суугаад байгаа ч юм шиг нэг л хийх юм байхгүй юм шиг надад санагдаад байсан. Одоо эргээд би ингээд бодонгууд оюутан байх хугацаанд буюу мастер одоо хийж явах хугацаанд би бүр үнэхэрийн завгүй ажилдаг байсан юм байлээ. Бүтэн цагаар сурна, тэгсний хагас цагаар ажиллана. Зав гаргах юм бол би даалт хийн, шалгалтандаа бэлтэн, эсвэл workshop-ийнхоо даалгаврыг хийнгээд ер нь бол би нэг ч амрах завгүй бараг энэ 2 жилийн хугацаанд хүний урамд бараг киноч үзег байхаа. Тэгээд би бүр үнэхэрийн завгүй байсан. Тэгээд 2 жилийн хугацаанд ингэж тасралтгүй завгүй нэг ч завтай байж нэг ч уйдаж үзээгүй өнгөрөөцөн чинь гинт завтай болохоор би нэг цаг хугацааг үрээд байгаа юм шиг санагдаад би л нэг зүгээр суугаад байгаа юм шиг санагдаад тийм мэдрэмж төрөөд тэгээд би ийм офисын цэвэрлэгээний ажлыг хийж исэн юм байна да. Хий гэж шийдвэр гаргасан юм байна да гэж би бол одоо бодоод идэв. Тэгээ би өглөө нь ингээ бүтэн цагийн ажлаа хийчихэд оройн офис цэвэрлэгээний ажил хийгээд янгууд нилээ ядарсан. Тэгээд ядраад исэн болохоор энэ ажилласаа гарчаа дахиад хэсэг уулын зөвхөн бүтэн цагийн ажлаа хийгээ явсаахгүй тэгсэн чинь дахиад л яг нэг би цаг хугацааг үрээд байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд болдоггүй. Тэгэнгүүт нь би шууд хагас сайн бүтэн сайн өдөр Airbnb cleaning-ийн буюу Airbnb-гээр түрээсэлсэн байрыг очиж цэвэрлэдэг тийм ажил хийж үзээд тэр надад бас айгүй сонирхолтой туршлага болсон. Ийм бизнес Монголд хийвэл бас гоё юм байна да гэж бодож исэн. Яагаад тэгэхээр энэ бизнес санаа миний хувьд айгүй шинэлэг байсан байхгүй юу? Би энэ талаар өмнө нь огт сонсож байгаагүй. Уг компани нь болохоор тухайн Airbnb-гээр түрээсэлж байгаа байрлагынхаа одоо байрныхаа бүх одоо үйл ажиллагааг нь өөрсдөө хариуцсан явуулдаг. Өөрсдөө цэвэрлэн, өөрсдөө нөгөө нэг ор хүнжлийн даавууг нь сольно, өөрсдөө тэр даавуугаа авчираад угаагаад эндүүгүүдэд буцаагаа тавиад өгчин. Дээрэс нь өөрсдөө ингээд харилцагч нартайгаа буюу одоо энэ байрыг түрээслэх хүмүүстэй ингээд харилцаа чатлаад матлаад явцдаг. Тэгэд энэ ажил болохоор надад бас нэг хэцүү байгаагүй. Яг л гэрээ цэвэрлж байгаа юм шиг цэвэрлдэг. Би угаасаа гэр цэвэрлэхдээ айгуу дуртай болохоор надад ямар ч асуудал байгаагүй. Тэгээд энэ ажлыг бас би нэг 3 сар, 4 сар орчим хийсэн юм аа. Тэгсэн чинь би ингээд нэгтгэхээс бүтэн сайн болтол нэг ч өдөр амарахгүй ер нь 3 4 сарын хугацаанд явчихж байгаа гэсэн үг шүү дээ. Надад тэгсэн чинь бас дахиад айгүй тийм ядарч байгаа юм шиг мэдрэмж төрөөд ер нь би айгүй ядраад байсан юм а. Тэгэхээр нь за ер нь одоо уйдаж сурах хэрэгтэй байна. Би яагаад юу нэгээд уйдаж болохгүй юм. Би яагаад амарч болохгүй юм. Өөртөө ер нь эрх чөлөө өгье, амралт өгье гэж бодоод тэгээд энэ Airbnb цэвэрлэгээний ажлаасаа гараад зөвхөн бүтэн цагийн ажилтайгаа үлдсэн. Тэгээд зөвхөн бүтэн цагийн ажиллаа хийсэн чинь дахиад ах сайн бүтэн сайн баахан цаг зав гарч ирээд тэгээ би энэ YouTube-ыг эхлүүлсэн байдгийг. За тэгээ миний хийж үзсэн ажлууд гэх юм бол эднэр байна. Гэхдээ би нийт 15 компанид ажиллаж үзсэн гэсэн зарим нь гэхдээ бол ингээд жоохон давхардаа явчихж байгаа. Яагаад тэгэхээр би нэг офис цэвэрлэгээ гэж хэлчихэж байгаа боловч би 3 ширхэг өөр төрлийн офис цэвэрлэгээний компанид ажиллаж үзсэн байгаа байхгүй юу. Тэгснээр дахиад айл цэвэрлэгээ гэж байгаа. Би аппликейшнаар дамжуулаад айл цэвэрлэж үзсэн. Бас айл цэвэрлэдэг компанид давхар ажиллаж үзсэн. Ингээд надад нийт 15 төрлийн компани гэх юм уу 15 төрлийн ажил хийж үзсэн туршлага байна. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд 15 төрлийн ажил хийж үзсэн гэдэг чинь бас хөөхөн туршлага хуримтлуулсан гэж бол өөрийгөө бодож байна. Миний хувьд гэх юм бол би Монголд ердөөсөн биеийн хүчний ажил хийж үзэж байгаа уу? Зөвхөн банкнд ингээд 5 жил ажиллаж гоё офис цуугаал ширээний ар сууж байгаа л гарч ирдэг тийм ажил хийдэг байсан. Тэгж байгаа шууд биеийн хүчний ажил хийсэн чинь би хүл мүл ер нь амар ядардгийн билээ. Яг би сэтгэл зүгээрээ бол угаасаа ийм ажил хийнэ гэдэг бэлтгэлтэй анх Австралид ирсэн болохоор надаа ямар хэцүү юм бэ? Би ер нь юу игээд байгаа юм бэ? Би жорлуу гаагаад ирсэн чинь нөгөө тий. Тийм бодол бол огт төрж байгаагүй. Угаасаа би сэтгэл зүгээ бэлтээд ирсэн байсан. Ганц хэцүү байсан юм ингээ хүл амар өвддөг байсан. Зарим өдрүүдэд бүр ингээд хөлийн бол бамбаачдаг. Тэгээд алхангууд ингээд хүл хүндүрлээд алхаж чадахгүй. Тийм үеуд бас зөндөө байдаг гэсэн. Тэгээд одоо биеийн хүчний гэх юм уу та тий одоо би юу оролцсон төрлийн ажил хийж байгаа шүү дээ. Тэгэнгүүт надад миний биед гарсан дахиад нэг өөрчлөлт нь юу юм бэ гэхлээр миний гарын арьс бүр амар тийм анх байсантайгаа харьцуулахад амар ширүүн болцсон. Уг нь миний гар ингээд амар тийм булбраа зөв зөөлхөн арьстай байсан байхгүй юу? Анх Австралид ирэхэд бол тийм л байсан юм. Тэгсэн чинь нэг өдөр л би өөрийгөө мэдсэн чинь
миний арьс бүр амар хатуу ширүүн болсон байдیں۔ Яг ингээд нүүрнээ ингээд тос түрхчихсэн чинь нэг л хатуу ширүүн мэдрэмж төрөөд гинт юу илээ гэж өөрийнхөө гарын арьсыг ингээд анзаарсан чинь мангар ширүүн болсон. Тэгээд юу илээгээ бодоод исэн чинь би ресторанд ажиллах байхдаа ая тав угаахдаа тэгэл ер нь цэвэрлэгээ дэрэгтэй ердөөсөө бээлийн өмсдгүү дандаа ингээд өөрийнхөө гараар угаачдаг гэсэн аахгүй. Тэнгүүд ингээд гар хуурайшаад дээрээс нь арсны ингээд тагтаршаад гэх юм уу одоо илүү юм ширүүн болчт юм шиг үлээ. Гэтэ тийм амар ширүүн мэрэн бол биш л те яг уу анх байсантайгаа харьцуулахад бол ширүүн болцсон. Тэгээ тэрнээс хойш би ингээд хүмүүнтэй танилцаад ингээд гар барина штэ те тэгэнгүүт дандаа гарынх нь арсыг нь мэдэрдэг болсон. За энэ ч нэг цагаан гарт нь л байна да. Эсвэл за энэ ч өстой янз бүрийн ажил хийж үзсэн хүн байна да ч гэдэм үү те. Хүний ингээд гарных нь алганых нь арьсаар тухайн хүний өмнө нь ямар ажил хийж исэн бол доо ер нь хар ажилдаа ямар юм ч гэдэм үү те. Тиймэрдүү юмнуудыг нь мэддэг болсон юм шиг надад санагдаад байдیں۔ Тэгээд цаанаасаа л зүгээр ингээд гарынх нь арьсанд хөрөнгөд шууд энэ бодол толгоонд ороод ирдэг болсон. Ягаад тэгэхээр би өөр ингээд гарынхаа арьсыг жоохон ширүүн болгосондоо жоохон эмзэглээд идэг байхгүй юу? Тэрнээс хойш ингээд цаанаасаа гарын алхахтай холбоотой ямар л нэгэн болонгууд дандаа ингээд гарынх нь арьсыг нь мэдэрдэг болсон байлээ. За тэгээ миний хувьд ийм олон төрлийн ажил хийж үзсэн байна. Анхандаа бол би ингээд анх орсон ажилласаа гарлаа гэж хэлэхдээ бараг нүдэнд дөлмөс цэлэгнэлтэй дасан хүмүүсээсээ яаж гарнаа гэж баяртай гэж хэлэхдээ бараг ингээд үйлчих гал нэг тийм сонин царайлаад байдаг байсан чи сүүлдээ бол гарч орохыг бараг тоодогчгүй болчт юм бэлээ. Анх би энэ герман кофе шоп, герман ресторанд ажилд орчоод тэгээд би ингээд ажилласаа гарлаа. Надад зөндөө юм зааж сургасан баярлаа энэ төр гэл нэг тиймэрхүү үг хэлдэг штэ. Тэгтээ ингээд нүдэн нулимс хэлгэнэл яг уйлчих гадсан аахгүй юу. Тэгсэн чинь ингээд сүүл рүүгээ ингээд офис цэвэрлэгээ мэвэрлэгээ тий янз бүрийн юм цэвэрлэгээний ажлуудаас гарлаа гэж хэлэхдээ бол юу ч тоохоо болчт юм бэлээ. За тэгээд ингээд өөрийнхөө хийж үзсэн нийт ажлуудаа харангуут дандаа ингээд биеийн хүчний ажлууд байгаад байгаа аахгүй юу. Угаасаа л ийм байна гэдэг хүлээлттэй би анханасаа ирсэн л дээ. Энэ ажил угаасаа 2 жил л үргэлжлэн тэрний дараа би сургуулаа төгсөнгөд угаасаа мэрэгжлийн ажилдаа орно гэдгийг мэдчихсэн болохоор надаа нэг шантраал 0 угаагаад штэ би яагаад байна энэ төр гэж уйлж мөлдөг. Тиймэрдүү тохиолдол бол нэг гараагүй харьцангуй гайгүй байсан. Дээрээс нь би өөрөө Монголд байхдаа нэг ийм ажил хийж үзхийг хүссэн гэх юм уу. Ягаад гэхээр Монголд чинь би айгүй ирэх охин байлаа штэ айл ирэх охин. Манай ээж аав хоёр намайг дандаа ингээл ээж аав хоёр нь мөнгөний болох чинь чи ердөөсөө юм элдв янзын ийм ажил хийгээд авах хэрэггүй зөвхөн хичээлээ л хийгээд тийм байсан байхгүй юу. Тийм болохоор би зөвхөн банкнд л 5 жил ажиллаж үзсэн туршлагатай өөр надад ямар ч ажлын туршлага байхгүй. Тэгээд би бусад найзуудтайгаа ярангууд би тэр найзуудаасаа нэг л амьдралын туршлага багтай ер нь их амьдрал мэддгүү ч юм шиг тийм надад заримдаа санагдаад байдаг байсан. Яагаад тэгэхээр манай найзууд ингээл гадаад мададад сурж байгаа л цагийн ажил хийдэг байсан, дэлгүүрт худалдаач хийдэг байсан, бариста байдаг байсан. Тэр болгоноос ямар нэгэн байдлаар дандаа ингээд туршлага хуримтлуулаад авцсан, ямар нэгэн мэдлэг хуримтлуулаад авцсан байдаг байхгүй юу. Тэнгүүд надад миний амьдралд ердөөсөө тийм ярих юм юу ч байхгүй. Тэгээ би ер нь за нэг ийм бариста гэдэг ажил хийж үзэх хэрэгтэй юм байна. Дэлгүүрт ч хамаагүй худалдаач хийж үзэх хэрэгтэй юм байна. Ер нь бол нэг ийм ажил хийж үзэх ямар байд юм бол хүнтэй харилцах ямар байд юм бол хүний эв хавыг олж харилцсан гэдэг ямар байд юм бол гэл ер нь нэг иймэрдүү ажлын туршлагатай болъё доо гэж бодож ирсэн учраас надад энэ ажлуудыг хийхэд сэтгэл санаагаар унах тийм юм харьцангуй гайгүй байсан юм шиг надад санагдтiin. Тэрнээс биш Монголд ингээд зөвхөн оффист ажиллаж агаад ирсэн энд ингээд шал угааж байгаа хүмүүс бол мэдээж ийм цэгээс ийм цэг рүү унжин л гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр сэтгэл зүгээ сайн бэлдэхгүй бол бас айгүй хүнд цохилт болт юм шиг надад санагдсан. За тэгээ миний энэ өнгөрсөн 3 жилийн хийж үзсэн ажлын туршлагыг хуваалцсанд сонссонд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.